Тэгвэл тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож арилжааны банкудад заавал байлгах нөөцийг бууруулах замаар санхүүжилтийн орон зайг бий болгосон. Гэсэн ч ахмадуудын зүгээс банкуудын шалгуурыг зөөлрүүлэх асуудлыг хүнддэг, мөн тэтгэврийн дүнг нэмэхийг хүсдэг. Тэгвэл эдийн засгчийн зүгээс арилжааны банкуд эрсдлээ тооцоолох нь зарчмын асуудал гэдгийг иргэд олон нийт ойлгох, нөгөө талдаа тэтгэврийн санг хуримтлалын тогтолцоон шилжүүлэх нь чухал байгааг онцоллоо. Гэхдээ бол тодорхой хэмжээгээр бол бас нэг лимит байх ёстой. Энэ маань бол эргээд ирэх хүм одоо иргэн төлөлтөндөө зовхгүй байх ч юм уу, иргэн төлөлтөө бас найдвартай хийх нэг юм шаардлага байгаа. Дээрээс нь бол өөрийнх нь бол бас эрсдэл байгаа. Өндөр настай хүн чинь ингээд амархан өвдөж магадгүй, мөнгө шаардлагатай байж магадгүй. Тэр үед ингээд бүх орлогоо барьцаалсан байвал бас болохгүй. Тэгээд тийм учраас бол ийм тодорхой хязгаарлалт тавьд юм аа. За хүүгийн хувьд бол яг ер нь бол зээлийн хүүтэйгэл адилхан байдаг. Тэр нь ямар шаардлагатай юм бэ гэхээр одоо ахмадууд олгож байгаа зээлийнх нь их усүр нь юм бэ гэхээр бас л өөр хүний хадгаламж байгаа. Ер нь бол яг одоо хувь хүний хадгаламж, хувь хүний одоо ажилласан жил улсад оруулсан хуримтлалын хэмжээгээр л одоо тэтгэврээ авч байгаа. Тэр тэтгэврээ одоо үндсэндээ барьцаалж зээл авч байгаа. Энд бол тэгэхээр нэг төрийн оролцоо гэдэг юм нэх байхгүй. Тийм учраас бол харин одоо улс төрчдийн хувьд бол яванд одоо энэ юу гэдгийг тэр нэг хуримтлалын тогтолцоог сайжруулах энэ тал дээр нь л ажиллах нь зүг байх. Арилжааны банкуд тэтгэвэр барьцаалж зээл олгодог жишээ дэлхийн улс орнуудад байдаггүй. Ихэвчлэн тэтгэврийн орлогоо хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хариуцуулдаг байна. Харин Монгол улсын хувьд амжиргааны зардал өндөр, тэтгэврийн хэмжээ бага байгаас үүдэн ийм төрлийн зээлийн үйлчилгээг банкуд үзүүлсээр хамаа. Иймээс ч тэтгэврийн зээлтэй холбоотой ахмадуудад үүсэж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тэтгэврийн тогтолцоогоо шинжлэх шаардлага тулгарсныг тэрээр онцоллоо.